Коля, это не смешно. На вас заведено дело. Игчээ таныг саатууллаа бол гэр бүл, хайр, хүүхдийн эрх дураараа үйлдсэн гинтийн явдлууд хэрхэн насанд хүрэгчдийн амьдралыг өөрчилж болох тухай урам зориг өгсөн түүх юм. Гурван хүүхэдтэй эхнэргүй аа. Бид хоёр уулзраад ирэх нь хүүхдүүд мэдэхгүй. Тэгээд хүүхдүүд нь намайг барьцаанд авч шинэ гэр бүл үүсэж байгаа юм. Гол дүрийн эмэгтэй танил дотн орчиндөө амьдарч сурсан, ээжгүй амьдралдаа тасан зогтсон хүүхдүүдийн гэрийн үүдэнд зогсно. Тэдний хувьд гадны хүн нандинан босгосон гэр бүлийнх нь дайсан. Где я? Вы арестованы. За что? Тут мы задаем вопросы. Кто это мы? Я Оля. Зацепило, скорее всего, то, что у нас нет. Бид ээжгүй болохоор сэтгэл төрсөн баха. Гол нь том эгчдэр их дарамт ирнэ. Учир нь дүү нартай ээж нь болсон хүн шүү дээ. Учир түүхтэй шүү. Младшую маму, и это реально очень сложно. Алд орнын кино уран бүтээлчдээс бүрдсэн баг ердөө 4 хоногийн дотор 15 минутын кино бүтээжээ. Энэ түүх жүжигчдээс эхлээд найруулагч хүртэл хүн бүрийн сэтгэл дотн санагдсанд гайхах учиргүй юм. До самого режиссера. Бидний гэвлүүлээд эхэлсэн чинь танил маань өө чи өөрийнхөө тухай кино хийсэн юм уу гэдэг байгаа. Би өөрөө 2 хүүхдээ өсгөж байгаа аав л да. Тэр тухай бодож үзээгүй байхгүй уул нь бол ийм л юм боллоо. Сэдвийг тэр өөрөө сонгоогүй. Кино зохиол уралдаанд төрүүлж амьдралд хэрэгжих хувьтай байжээ. Энэ нь уг түүх зөвхөн кино бүтээгчдэд бус үзэгчдэд ч гүн сэтгэл төрүүлэхүйц үнцэнтэй болохыг баталсан юм а. Гэр бүл, хайр, хүүхдүүд гээд нэн чухал бүхний тухай кино. Энэ сэдв кинонд тэгтлээ их дурддагдаад байдгүй юм. Бид кинонд ямарваа нэгэн чухал асуудал ярих гээд байдаг. Гэтэл ийм хөнгөн гигэдэг кино бүтээсэн байна. Вопросы серьезные. А тут он легкий, светлый. Так, ну давай украшать. Неси голубику. Энэхүү кино бүх Оросын Art Masters уралдаанд тэргуун барь эзлэж, шилдэг хувцаслалт болон шилдэг хөгжимтэй шагналагч авч хамжаад байна. Жанна Щепкова, новости дня. Хягт дүүргийн угуул Сергей Кожевников Новосибирск хотод болсон Оросын аврах шалгаруулах тэмцээнээс эргээрлээ. Тэрээр 2 алтан медаль хүртэж зогсохгүй. Гэрээ спортоор улсын 3 шинэ амжилт тогтоожээ. Би урт цикл төрөл 120 удаагийн өргөлт, 2 гэр түлхэлтэнд 191 удаагийн өргөлт, мөн 2 төрөлтийн нийлбэр 306.5 оноо авч улсын 3 шинэ амжилт тогтоолоо. Бас савлт төрөл байсан гівчнүүдийн амжилтыг нийлж чадаагүй. Сергей 24 кг-ийн гэрийн жингээр рекорд тогтоожээ. 24 кг-ыг амархан өргөж байгаа юм. Харин 32 бол илүү хүнд техник талаасаа ч илүү нарийн ажиллагаа шаардна. Энэ бол зүгээр л хүчээр өргөдөг зүйл биш ээ. Сэтгэл зүйн стратеги чухал. Яг л шатар тоглож байгаа юм шиг. Зөвхөн булчин биш толгойгоо ажиллуулж өргөх ёстой юм аа. Гэрээ спорт бол зүгээр л хүнд төмөр өргөх тухай ойлголт биш юм. Энэ бол өөрийн хүчийг төгс удирдах ур чадвар, биеэ бүрэн мэдэрч булчин бүрээ захирч сурах ухаан юм. Гэхдээ ялалт авчрах хамгийн том хүч бол ойр дотны хүмүүсийн дэмжлэг үлээ. Бид өдөр бүр бие биендээ урам зориг өгч сэтгэлээсээ дэмжиж тэмцээнийг жинхэнэ сэтгэлийн хөдлөлөөр мэдэрч оролцсон. Үүний үр дүнд бүгд гайхалтай оролцлоо. Залуус бүсгүйчүүд тэмцээнээс нийт 16 медальтай ирлээ. Буриадын 24 тамирчин эх орноо төлөөлөн оролцож, гайхалтай төсвөр төвчээр ялалтын төлөөх тэмүүлэлээ харууллаа. Ирэх 4-р сард тэднийг Якутск хотод болох Оросын аврах шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Кирилл Христофуловын үнэмлэхүйн ялалт. Чөлөөт бүхийн бүсийн тэмцээнд Кирилл Христофулов тэмцээний тэргүүлэгчдийн нэг байсан бөгөөд дасгалжуулагчдын итгэлийн найдварыг хөсөрдүүлсэнгүй. 4 барилдаанд үнэмлэхүй ялж хамгийн хүнд өрсөлдөөнтэй тулгааныг өөрийн болголоо. Хэдийгээр 10 дахь секундэд өрсөлдөгч нь мэх хийж 2 тэгээр тэргүүлсэн ч Кирилл 3 удаагийн 4 онооны оёмсог шидэлтээр хожлоо эргүүлж барилдааны хугацаанаас өмнө дуусгаж ялалт байгууллаа. Шавтрагийн барилдаа шөнийн 12 цаг хагас болсон. Өрсөлдөгч маань ихэндээ миний хөлд орсон. Гэсэн ч би урдас сэргэж сөрөг довтлоо хийн өргөж шидэж эхэлсэн. Эцэст нь онооны зүргээр ялалт байгуулж аваргаллаа. Богдан Городецкий алттай дүүцэх мөнгөн медалийн эзэн боллоо. Залуу тамирчин хамгийн өрсөлдөөнтэй ангиллын нэгт хүч үзэж 5 барилдаан хийсний эцэст Шавтрагийн барилдаанд хүчтэй өрсөлдөгчд ялагджээ. Гэсэн ч тэр дахин барилдаж хариугаа авахыг зорж байна. Учир нь Богдан бол спортын уламжлалыг үргэлжлүүлэгч тамирчин хүн юм. Аав нь чөлөөт бүхийн дасгалжуулагч бөгөөд хүүн гэр бүлийнхээ бахархлыг үргэлжлүүлэхийн төлөө хичээнэ. Би бүх хүчээр дайшлан барилдаж ялалт байгуулахын төлөө төрөл бүрийн шийдэлт мэх хийлээ. Хэлэхэд амарч хүн тэмцээн байлаа шүү. Залуу аварга Тамир Дандаков, залуу аваргуудын нэг Тамир Дандаков 4 барилдаанд үнэмлэхүй ялалт байгуулж, жинхэнэ чанар төвчээрийг харууллаа. Дасгалжуулагчийн үзэж байгаагаар ирээдүйд шилдэг бүгчүүдийн нэг болох бүрэн боломжтой. Маш том тэмцээн шүү. Шөнийн 1 цаг хүртэл үргэлжилсэн. Гэхдээ би эцсийн хүртэл тэмцэж ялалт байгуулж чадлаа. Дасгалжуулагч нь юу гэсэн бэ? Сайн байна гэсэ. Яагаад чөлөөт бүхөр хичээлэх болсон бэ? Барилдмаар санагдаад хичээлсэн. Чөлөөт бүхийн бүсийн тэмцээн Үрэг суурьнд боллоо. Эрхүүгийн тамирчид нийт 5 медаль хүртэж дасгалжуулагчдын хувьд сайхан тэмцээн болж өндөрлөө. Одоо тэд дараагийн спортын улиралд илүү том зорилго тавьж бэлтгэлээ төлөвлөж эхэлжээ. Ирэх жил маш том төлөвлөгөөтэй. Эхлээ бүсийн аваргад амжилттай оролцох, дараа нь Сибирийн холбооны тойргийн тэмцээн шалгарах хэрэгтэй байна. Тэнд хэн хэрхэн өрсөлдөх нь тодорхой болно. Харин дараагийн алхам бол Оросын аварга шалгаруулах тэмцээн. Ялалтын ард багийн дэмжлэг бий. Ийм амжилтууд нь хотын бүхийн холбооны идэвхтэй ажлын үр дүн юм. Өнгөрсөн онд тус холбоо Оросын Дасаав техникийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Одоо тамирчид хичээх л үлдлээ. Тамирчдын амжилтад нөлөөлдөг шилжилтийн насны үе гэж бий. Тодорхой насанд хүртэл хүүхэд маш сайн үр дүн гаргадагч дараа нь амжилтанд буурах тохиолдол бас бий. Тиймээс энэ үеийг оновчтой болгож тамирчинтай зөв ажиллах нь чухал юм. Дасаавын үндсэн зорилго бол эх оронч үзэлтэй залуусыг бэлтгэх явдал. Энэ нь зөвхөн сэтгэл санааны болон эх оронч хүмүүжил төдийгүй спортын боловсрал, цэргийн албанд бэлтгэх зэрэг олон талтай юм а. Бид саяхан Ирхүү хотын спортын бүхийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүний үр дүнд тамирчдад зориулан спортын бэлтгэлийн зориулттай байрыг ашиглах боломж бүрдүүлээд байна. Ирээдүйд тэд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд төрүүлж Сибирийн бүхий уламжлалыг улам өргөжүүлэхийг хүсэж байна. Энэ бичлэгийг 3-7 хоногийн өмнө хийжээ. Ойн захад Арахлей нуурын ойролцоо амьд үлдэхийн төлөө сүүлчийн хүчээ шавхан тэмцэж байгаа нохой. Хиндэж хэрэггүй хаягдсан Миша цасан дарагдаж толгооноос сүүл хүртлээ мөстөн өлсөж туйлдан шархагдсан байдалтай байжээ. Хөөрхийг сайн дур ажилтан Ольга Рванович олсон байна. Хөөрхийн нүдэн л цасан дундаас гялцж байсан. Явж чадахгүй шархагдсан туйлдсан байдалтай байсан шүү. Сайхан сэтгэлтэй хүмүүс ажлын хүрэм хоол шидэж өгсөн ойр хавийн нохот хоолыг нь булаагаад байж бид Мишаг хооллоход үүсгэлэн байгаа нь мэдэгдэж тун дуртай байсан. Тэгээд читад очиж тусламж хүсгээр найзуудын хамтаар замд гарсан юм. Хэдхэн цагийн дотор түр байрлуулах газар малын эмч олдсон бөгөөд Мишаг аварч чаджээ. Гэвч нэгэнт оройдож хүйтэн 7 хоног хөдөлгөөнгүй хөвтөж гэмтэл авсан нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулжээ. Шарх нь хүнд байсан тул эдгэрхийн тулд зарим хэсгийн үсийг нь хусах шаардлагатай болж харамсалтай нь арын хөлийг нь аврах боломжгүй байсан учраас тайрхаас өөр аргагүй болжээ. Одоо тэр арай дээрдсэн ч харцсан гунигтай хэвээр өнгөрсөн амьдралаа магадгүй урд нь хөгжөлтэй эргчүүлэлтэй байсан мөчүүдэд санаж байгаа хаа. Орон нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар Миша олон жилийн турш Арахлей нуурын эзэн байж олон гүлхтэй байсан гэлцэнлээ.
Миша Мисаслын дараа идгэж дулаан халамжтай орчинд шинэ найзуудтайгаа амьдарч байна. Орон нутгийн муур ноход түүн рүү үе зочилж мэдчилдэг гин. Гэхдээ хамгийн үнэнч хамгаалагч түсгэн Лиса буюу үнэг юм. Гэхдээ хамгийн үнэнч хамгаалагч түшгэн Лиза буюу үнэг химээх улаан хүрэнгийн гүлэг юм байна. Лиса Мишагийн нэргдээс нэг хоромж холдохгүй. Өвчтэй найзыгаа халамжилдаг. Мишагийн түүх интернетээр хурдан тархаж олонний зүрх сэтгэлийг хөдөлгөжээ. Бид үнэхээр гайхсан. Олон хүн тусламж үзүүлэхээр ирсэн. Миссислийн зардлыг дааж, 2 дахь хагалгааны мөнгө цуглуулахад туслаж, живх, хоол хүнс илгээж, зарим нь өөрсдөө ирж Мишатай танилцахыг хүссэн. Одоо жинхэнэ супер баатар болсон. Өнөөдөр Миша дараагийн хагалгаандаа бэлдэж урт хугацааны сэргээн засах эмчилгээнд орох гэж байна. Түүнд дулаан хүнжил, тижээллэг хоол, живх хэрэгтэй байгаа учраас сайхан сэтгэлд хүмүүсийн туслалцаа чухал хэвээр байна. Хилэн цэцэг, хун цэцэг, калиброха цэцэг. Ирина Барахаева энэ цэцгүүдийн тухай бараг бүгдийг мэддэг гэхэд хэлцэхгүй. Тэрээр 15 жилийн турш хүлэмжиндээ төрөлбөрийн ургамал цэцэгсийг нэг наст урамлаас эхлээд ховор онцгой цэцгүүдийг хүртэл тарьж ургуулж иржээ. Эхэндээ ердөө хобби байсан бол одоо үр байгалийн цэцэрлэгчдэд мэрэгжлийн зөвлөгөө өгдөг болсон байна. Бид хүмүүст ямар ургамал таривал тохиромжтой, ямар нь өвлийг давж чадах вэ гэдэг зөвлөгөө өгдөг. Манайх эрс тэрс уур амьсгалтай, гэхдээ хун цэцэг, хилэн цэцэг зэрэг нь тун сайн зохицдог. Өнгөрсөн жил Ирина Барахаева Чита хотын ногоон байгууламжийн шин зөвлөлийн гишүүн болжээ. Тэрээр бусад мэрэгжилтнүүдтэй хамтран хотоо цэцэрлэгжүүлэх, тогтчуулах төслүүдийг боловсруулж байна. Ямар ургамал тарихыг гэдгийг урьдчилан сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь өвөлжилт даахгүй ургамлыг 11-р сард тарьж үр дүнгүй болгохгүй байх нь чухал. Мөн замын хажууд нарс гэх мэд бод суулгахдаа том болох үед нь ямар нөлөө үзүүлэхийг тооцох хэрэгтэй. Учир нь хэд томорвол тайрах шаардлага гарна. Зардал гаргаж ургуулсан ургамлаа устгах нь хайрын бидтэй. Манай хүлэмжинд төрөл бүрийн шин өрөмөц ургамлууд бий. Жишээлбэл Палевица хэмээх өвч бол багнан хэлбэрээр ургах онцлогтой маш сонирхолтой ургамал юм. Зөв арчилгаа хийвэл манайд бараг бүх ургамал ургах боломжтой. Одоогоор Ирина Барахаева томоохон төслүүдэд оролцоогүй байгаа гинэ. Гэсэн хэдий ч Чита хотын ногоон байгууламжийн хөгжилд хувь нэмэр оруулахад саад дотгор үгүй юм. Тэрээр цэцэрлэг сургуульд цэцгийн суулгац бэлэглэх замаар хотоо гой сайхан болгоход тусалж байна. Энд бидний тарьсан хун цэцэг байна. Жил бүр бидэнд илүүцэн нэг наст цэцэгс гардаг. Бид тэдгээрийг хотын ногоон байгууламжинд хандивлахта баяртай байдаг. Асуудалгүй ургана. Жил бүр найдвартай суулгац тархин чухал юм. Манай хүлэмжид суулгацууд тусгай савнд суулгасан байдалтай байна. Ингэснээр 100% урган шүү дээ. Одоогоор Чита хотын ногоон байгууламжийн ирээдүйн хөтөлбөр боловсруулагдаж байна. Тогтчуулалтын эхний төсөл MJK цэцэрлэгт хүрээлэн сэргээн засварлах ажил юм. Энэхүү санаачлах нь 5 тухтай хотын орчныг бүрдүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж байна. Паркын шинжилгээ тоглоомын талбай, амар тайван орчинд амрах бүс, гэрийн тижээвэр амьтадтай зугаалах талбай, өвчлсөн моддыг шинэ модоор солих зэрэг ажил орно. Энэхүү цогц ажлыг 2025 оны намар гэхэд дуусгах төлөвтэй байна. года. Чадварлаг урчуудын гарт мөс хүртэл зөөлөн тос мэт хувирч чадна. Ялангуяа байгаль хүртэл дэмжиж байгаа юм шиг дулаахан жил Якутск тэмцээний оролцогчдыг халуун дулаанаар өгтөө авлаа. Тэмцээнд оролцогчид ч цаг агаарыг сайшааж нарлаг өдөр мөсийг илүү зөөлөн болгоо зогсохгүй, уур амьсгал сэтгэл санаанд хүртэл нөлөөлж байна гэдгийг онцоллоо. Туршлагаас харахад хүүтэн байх тусам мөс илүү хатуу байдаг. Магадгүй энэ зүгээр ч нэг мэдрэмж биш. Тис хүүтэнд мөсний нэгтрал өөрчлөгддөг. Одоо бол маш тухтай байна. Би яг хэдэн градус байгааг ч мэдэхгүй байна. Бид чанга хүүтэнд бэлдсэн дарах байх гэж бодож байсан ч дулаацгаар орох хэрэг чалга. Гэхдээ мөстэй харцах туршлагатай Хабаровскийн багийнханд энэ тэмцээн онцлог биш юм. Харин Приморскийн тамирчдын хувьд анхны том хэмжээний мөсөн урлал хийх талбар болж байна. Тэд туршлага багтааж ирч хүчээр дүүрэн явна.
Үнэн дээр их сандарч байна. Учир нь энд туршлагатай уран бүтээлчид олон байна. Гэхдээ бид шантрахгүй чадах бүхнээ хийнэ. Бид эх орныхоо хамгаалагчдад зориулан дурсгалын баганд бүтээж байна. Энэ нь тэнгэрт хөөрөх тогруу шувууд, одон медаль, Георгиевийн тууз зэрэг элементүүдийг агуулсан. Энэ мэд эх орон чудаг бүхий бүтээлүүдийг сонгох нь санаангүй хэрэг биш юм. Учир нь энэ жилийн мөсөн урлагийн үндсэн сэдэв бол ялалтын 80 жилийн байлаа. Харин цэсэн баримлын хувьд оролцогчдод бүтээлч эрх чөлөө өгсөн тул чөлөөтэй уран сэтгэх боломжтой болсон. Оролцогчдын бүтээлүүдийг Орос болон дэлхийн тэмцээнүүдэд ялалт байгуулсан алдартай якут уран баримлч Николай Петров шүүн. Эскиз боловсруулалт бүтээлийн бүрэн бүтэн байдал, хэм маягийн илэрхийлэл, үзэгчдийн ойлголт, төсгөлийн чанар зэрэг дөрвөн шалгууртай. Мэдээж хэрэг бүх талаараа төгс үзэгчдэд хүрсэн байх ёстой. Оролцогчдод 2 өдөр мөсөн баримл, 2 өдөр цасан баримл барих нийт 4 хоног л олгогдсон байна. Шийдвэрийг 3 дугаар сарын 29-нд гаргах чихийн төрөлхийг урьдчилан таамаглах хэцүү юм. Гэхдээ энэ тэмцээний гол зорилго нь зөвхөн ялалт биш юм. Оролцогчдын хувьд шинэ ур чадвар эзэмших, туршлага солилцох, шинэ танил нөхөдтэй болох, зугаатай үр дүнтэй цаг өнгөрөх том боломж юм. Мөсийг урлагийн бүтээл болгох энэ гайхамшигт уралдаан удахгүй төгсгөлдөө ойртож байна. Хэн төрүүлэх болоо? Хэрв таны үсний сэнс хятадд үйлдвэрлэгдсэн бол Цэси хотод хийгдсэн байх магадлал өндөр юм. Дэлхийд даяар борлуулагдж байгаа 5 сэнс тутмын нэг нь Цэси хотод үйлдвэрлэгдсэн байдаг байна. Энд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох UL компанийн үйлдвэр байрладаг. Анх UL компани олон улсын томоохон брэндүүдийн сэлбэг нийлүүлэгч байсан бол судалгаа хөгжүүлэлтийн төвөө байгуулснаар дэлхийн зах зээл илүү баттай байр сууриа эзэлжээ. Манай хамтрагчид дунд Итали, Япон, Франц, Америк нэгдсэн улс, Нидерланд зэрэг орны томоохон брэндүүд болон дэлхийн шилдэг жижиглэн худалдааны сүлжээнүүд багтдаг. UL компани бараг 100 гаруй нийлүүлэгчтэйг нь тус бүр нь өөрийн гэсэн онцгой чиглэлээр ажилладаг байна. Жишээ нь Ваннайн үйлдвэр зөвхөн цахилгаан кабель үйлдвэрлэдэг. Бид үйлдвэрлэлээ бүрэн автоматжуулж бүтээгдэхүүнээ сайжруулсан. Энгийн нэг бүтээгдэхүүн байсан ч төгс хийх ёстой юм аа. Өнөөдөр Цэси хотоос дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа олон 10 сая ахуйн цахилгаан хэрэгсэл Ваннайн компанийн цахилгаан утсаар тоноглогдсон байдаг. UL болон Ваннайн үйлдвэрүүд хоорондоо ердөө 30 минутын зайтай байдаг нь UL үйлдвэрийн ойролцоо 10,000 гаруй компани байрладаг бөгөөд энэ нь бүрэн гинжин хэлхээ бүхий аж үйлдвэрийн кластер үүсгэхэд хүргэжээ. Өөр газар хамгийн энгийн сэлбэг нийлүүлэгчийг ч олоход маш их цаг зарцуулдаг. Харин энд бүх зүйл хялбар шуурхай шийдэгддэг. Цэси хотын аж үйлдвэрийн хүчирхэг өндөр бүтээмжтэй хамтын ажиллагааны үндэс нь стратегийн байрлал, үйлдвэрлэлийн ажлуудын оновчтой хуваарлалт, ажил гүйцэтгэх хурд ба шинийг сэтгэх инновацийн хандлага зэрэг юм а. Бид ямар ч онцгой шаардлага тавьсан бай манай нийлүүлэгчид үргэлж хамгийн оновчтой шийдэл олдог. Бид үйлчлүүлэгчийн захиалгыг хүлээн авснаас хойш 3 цагийн дотор дээж үйлдвэрлэх чадaltaй. Цэси хот олон 10 жилийн турш тодорхой салбарт мэрэгшиж үйлдвэрлэгчид хоорондын нэгт харилцааг хөгжүүлж, байнгын өөрчлөлт дэвшил тэмүүлсээр ирсэн. Тэдний хувьд Хятадд үйлдвэрлэх гэсэн тодорхойлолт нь зөвхөн олон тоогоор үйлдвэрлэх бус, шинэлэг чанартай, үр дүнтэй үйлдвэрлэлийн бэлэг тэмдэг байх ёстой гэдэгт итгэлтэй байна.